За сайхан эзний өдөр юм дээ. Мэн нэрэл бурхны туйлын хүсэл гэж юу юм бол бидний туйлын хүсэл гэж юу юм бол энэ хоёр хүсэл яг нэг цэгт нэг шугамн дээр давхцаж байгаа болоо яг таарч байгаа болоо гэж сая яг энэ Магдалины яг залбиралт дуугаар бодож байлаа. Бурхны туйлын хүсэл гэж юу вэ? Хуучин гэрээний, шинэ гэрээний одоо үр дүн бурхан энэ гэрээнүүдээс үр дүн юу хүсэж байгаа юм болоо гэж тэ. Амен. Бурхан би та нарын дунд байж би та нарыг ашиг газраа болгож та нар миний ард түмэн байж би та нарын бурхан баймаар байна гэж. Энэ ингээд эзний туйлын бүтэр хүсэл нь. Бидний туйлын хүсэл юу гэхээр зэрэг бидний туйлын хүсэл нь бурханыг яг байгаагаар нь харах, түүний царайг харах. Амен. Тэгээд 7 хоног болгон Нямгаргийн цуглаан дээр эзний үг номлогддог тий. Тэгээд дундуур нь Библи уншлагын хуваарууд, Библи уншлагууд явагдаж байгаа. Дундуур нь уулзалтууд, нөхөрлөл, сургалт семинаруудаар Бурхны үг номлогдож байгаа, Бурхны үг яригдж байгаа тий. Тэгээд Христ итгэгч хүмүүсийн нөхөрлөл, уулзалтууд, бүлэглэлүүд ер нь одоо энэ үггүйгээр ер нь ерөнхийдөө явагдахгүй тий. За энэ үг ярьшиг цаашаа гэж баг хаях тийм сэтгэл одоо бидэрч байхгүй. Тэгээд Амос номон дээр Амосны бурхан чиний гарт юу вэ гэж асууж тий. Тэгшлүүр гэж. Тэгээд энэ тэгшлүүр болохоор зэрэг яг бурхны үг. Тэгээд бид нар алхам тутамдаа үргэлжил бурхны үгийг бодож, бясалгаж би яг зөв бодож гин үү? Миний амьдралд яг зөв одоо чиглэлрүүд алхаж явна уу? Миний зүрх сэтгэлийн хандлага одоо яг ямар байна тий? Би яг энэ бүх зүйлүүдийг бид нар хаана юутай жишиж байж энийг зөв бурууг нь мэдэх боломжтой бай гэж зэрэг ерөөсөө бурхны үг Библи баг. Өөр ямар ч хаанаас ч юм боломж байхгүй. Энэ дэлхийгээд хаанаас ч хинээч тэр амжилттай хүмүүсээс, сууд хүмүүсээс ч, нэр алдан төгсөн хүмүүсээс ч бид нар яг энэ өөрийнхөө болоодыг зөв хэсгийг, алтмууд маань зөв алхагдж байгаа хэсгийг, зүрх сэтгэлийн маань хандлага яг зөв байгаа хэсгийг эсвэл бид нар өөрсдөө олж мэдээд өөрсдөө ингээд одоо янз бүрийн нөхцөл байдлууд дотроос арга туршлага зам олж мэдээд бас боломжгүй. Энийг маань ганцхан жиших, ганцхан нэг тэгшлүүр байгаа нь энэ бурхны үг юм аа. Амен. Тийм учраас энэ нүгэлдээ бас дахиад бүгдээрээ хамтдаа бурхны үгийг яг ингэж юм итгэлээс сэргэг соргохоор хүлээж авъя тэхүү. Дахиад нэг ингээд нэг бодлуудаа хянаа, зүрх сэтгэлийн хандлага дахиад ингээд бурхны үгэн дээр тавья. Барилгачид ингээд тий ингээд тэгшлүүргүйгээр ерөөсөө өрлөг өрөхгүй шүү дээ. Байшингаа барихгүй. Яг үүнтэй адилхан бид нар бас яг амьдралаа бид нар цаашаа ирээдүй рүү алхаж байхдаа бид нар ингээд яг өөрсдөө өргөлж тэгшлүүрдэж явах энэ зүйл бол бурхны үг юм аа. Амен. Тэгээд өнгөрсөн өдрүүдэд бид нар 2 дугаар Самуэль номыг судалж байгаа, энэ дээр уншиж байгаа. Тэгээд 2 дугаар Самуэль ном бүхэлдээ Давид хааны уналт ба бусад түүний амьдралын түүхүүд өрнөж байгаа, түүний алдаа оноог бид нар ингээ харж байгаа. Тэгээ бараг л нэг тийм олон ангид нэг кино үзэж байгаа юм шиг ингээд Библи судлаа хийдэг. За дараагийн бүлэг дээр юу гарах вэ? Зарим нь ингээд 2 3 бүлэг алгасаад уншилсан ингээд 2 3 дараагийн юм ярьчих гээд байна. Үгүй болоог цаг нь болоогүй шүү. Тэгээ төрүүлээд үзсэн тэгээ киногоо төрүүлээд үзсэн хүмүүс шиг тэнд тэгж гарч Давид тэгдэг юм байлаа гэж. Үгүй яг л өнөөдөр ингээ хийдүүлээ ярина шүү. Өнөөдөр яг юу боллоо гэдэг ингээ жоохон тэгж жагаад ингээ ярьдаг. Тэгээ өнөөдөр бүгдээрээ хамтдаа бас дахин 2 дугаар Самуэль номноос Давидын алдаа онооноос дахин суралцах болно. Бүгдээрээ эзний үгийн төлөө залбираад эхэлцгээе. Эзэн минь бидэнд таны үг байгаад таны Библи бичигдэж үлдсэнд тэгээ бидний гарт байгаад бидний одоо утсанд тэгээ цахим хэлбэрт байгаад үнэхээр талархаж байна. Тэгээ зогсохгүй бид таны үгийг бүр их хэл дээрээ ингээд уншиж
ойлгох, судлах, сонсох боломжтой байгаад тэгээд зогсохгүй эзэн минь таны үгийг заах, тайлбарлах номлогч нар, үгийн үйлчлэгч нар байгаагийн төлөө танд талархаж байна эзэн минь. Бид өнөөдөр таны үггүйгээр амьдралаа төсөөлөх боломжгүй болсон байна. Яах аргагүй таны үг бидний амьдралд маш том нөлөө, маш том суурь, гэрэл гээгэмэн гэдгийг энэ өглөө бид дахин бүлээн зөвшөөрч байна эзэн минь. Тэгээд таны үгээр бид зүт байдал чиглүүлэгдэж, залруулагдаж, зэмлүүлэгдэж, сануулгадаж байхыг хүсэж байна. Тэгээд өнөөдөр бид нар 2 дугаар Самуэль номоос Давидын түүхээс уншиж суралцахад та үгээ айлдаж, ариун сүнсээ та ичилт өгөөч. Хүн нэг бүрт та өөрийнхөө хүслийг ойлгуулж өгөөч гэж залбирч байна эзэн минь. Тэгээд таны амар тайван бидэнтэй хамт байх болтугай. Энд байгаа хүн нэгүрийг таны хөөгийн нэрээр ерөөн даатхан залбирч байна. Амен. За 2 дугаар Самуэль 16 дугаар бүлэг. 1-р ишлэлээс нь уншъя. Давид ориглоос цааш жаахан доошлов. Харагтун Мефибошетийн зарц Зеба хааныг ухтахдаа имээсэн хос ижгэн дээр 200 ширхэг талах хатаасан үзэм 100 багс зуны 100 жимс нэг тулам усан үзмийн дарс айтсан байв. Хаан Зебагаас чи юунд эдгээрийг авч ирнэ вэ гэж асуухад Зеба илжигнүүд нь хааны гэрээхэнд унаа. Талах болон зуны жимс нь залуу хүмүүст идэх хоол. Усан үзмийн дарс нь цөлд эцэж ядарсан хүмүүст уух ундаа болох юм гэвэ. Хаан эзний чинь хөвгүүн хаан байна гэсэнд Зеба хаанд харагтун өнөөдөр Израилийн гэр эцгийн минь хаанчлыг надад эргүүлж өгнө гэсээр тэр Иерусалимд үлдсэн гэлээ. Тэгэхэд хаан Зебад үзэгтэн Мефибошетийн хамаг юм чиний гэхэд Зеба эзэн хаантан минь таны нүднээ би тааллыг олох болтугай хэмээн мөргөн сөгдий гэжээ. Давид хаан Бахуримд хурж ирэхэд харагтун Саулын гэрийн нэг ургийн хүн буюу Герагийн хөвгөн Шимэ гэдэг нэртэй хүн хараад урсгасаар гарч ирэв. Тэрээр Давид болон Давид хааны хамаг зарцаанаа руу чулуу шидэв. Арт түмэн хийгээд хамаг хүчит эрс хааны баруун зүүн гар талд байжээ. Шимэ зайл цус урсгадаг үл бүтдэг хүн чи тонил гэв. Эзэн Саулын гэрийн урссан бүх цусыг түүний оронд хаан болон чам дээр буцаан буулгаж чиний хөвгүүн Абсаломын гарт хаанчлыг чинь эзэн шилжүүлв. Харагтун чи цус урсгагч нар урсгагч учраас чи өөрийнхөө бузар мод ороогдлоо гэж харав. Зүрягийн хөвгүүн Абишай хаанд энэ өгсөн нохоо яахлаараа миний эзэн хааныг хараадаг вүлээ. Очиж түүний толгойг тасдахыг надад зөвшөөрөөч гэсэнд хаан Зүрягийн хөвгүүдээ би та нарыг яах вэ? Хэрв эзэн түүнд Давидыг хараа гэж хэлээд тэр хараасан бол чи юунд ингэв гэж хэн хэлэх юм бэ гэж айлдав. Тэгээд Давид Абишай болон бүх зас нартаа харагтун төрсөн хүмүүс миний амийг ирж байхад энэ Бениамин хүний хувьд тэр тусмаа аргагүй юм аа. Түүнийг орхи. Эзэн түүнд айлдсан тул тэр хараачд байг. Эзэн миний зовлон харж өнөөдөр түүний хараасны оронд надад сайныг буцааж магад гэлээ. Тэгээд Давид болон түүний хүмүүс замдаа гарсанд Шимэ Давидтэй зэрэгцэн уулын билээр явангаа харааж чулуу шидлэн шороо цасаж байв. Хаан мөн түүнтэй хамт явсан хамаг ард одон эцэж ядарсан тул тэнд түр амрав. Тэгтэл Абсалом болон бүх ард түмэн Израильчууд Иерусалим хотод орж ирэв. Ахитофел ч мөн түүнтэй хамт иржээ. Давидын анд нөхөр Архэ хүн Хушай Абсалом дээр ирж хаант мөнх наслах болтугай, хаант мандтугай гэв. Абсалом Хушайд нөхөртөө инрэл үзүүлж байгаа чинь энэ үү? Юуны учир чи анд нөхөртөөгөө хамт явсангүй вэ гэж асуув. Хушай Абсаломд үгүй эзэн болон энэ ард түмэн бүх Израиль хэнийг сонгосон байна? Би түүнийг болж мөн түүний хамт байх болно. Тэгээд чи би хэнд үйлчлэх юм бэ? Хүүгийнх нь өмнө үйлчлэх ёстой биш үү? Би эцгийн тань өмнө үйлчлсэн шиг мөн таны өмнө байх болно гэв.
Абсалом Ахитофелд бид яах ёстой гэдгийг та зөвлөөж гэв. Ахитофел Абсаломд гэрээ сахиулгаар эцгийнхээ үлдээсэн татвар эмсдээр орогдов. Таныг эцэгтэй зэвүүрхэж буйг бүх Израиль сонсно. Тэгээд тантай хамт байгаа бүх хүний гарч хүчтэй болно гэвэ. Ингээд Абсаломд зориулж Дэвидээр майхан барьж бүх Израилийн нүдэн дээр Абсалом эцгийнхээ татвар эмсдээр оров. Тэр өдрүүдэд Ахитофелийн зөвлөгөө нь Бурхны зарилгыг асууж олсон үг адил байв. Давид ч Абсаломд Ахитофелийн өгсөн хамаг зөвлөгөө нь тийм байлаа гэж. Давид хааны амьдралын түүхийн он жилүүдийн маш хэцүү цаг үеийн нөхцөл байдал гарч байгаа, нэг хэсэг нь гарч байгаа. Энэ 16 дугаар бүлгийн яг гол ишил нь яг энэ түүхийг ойлгох, яг энэ үйл явдлыг ойлгох яг гол ишил нь болохоор зэрэг 16 дугаар бүлгийн хамгийн эхний ишлэл Давид ориглоос жаахан доош буу гэдэг яг энэ өгүүлбэр байгаа. Яг энэ өгүүлбэр дээрээс энэ үйл явдлуудыг бид нар ойлгож байна. Энэ оргил нь болохоор зэрэг ямар оргил вэ гэхээр зэрэг Бурхны өндөрлөг буюу Давид хаан хүмүүстэйгээ хамт Иерусалимаас хааны ордноос зүхтаагаад хөл нүцгэн зүхтаасан тий. Тэгээ хөмгөө зүхтаасан хөл нүцгэн гэдэг маань. Тэгээд хааны ордныхан болон улс орон даяар уйлан болсон. Бүгд ингээд толгой дээрээ дээлээ нөмөрсөн, хувцаа нөмөрсөн, гашуудсан. Яг ийм хүнд хэцүү цаг үе явахгүй юу? Тэгээ түүний хөө Абсалом нь түүнийг дайлаар мордож байгаа ийм цаг үе. Тэгээ Иерусалим руу ирж байгааг сонсоод тэгээ хаан ингээд зүхтааж байгаа ийм үе. Тэгээ зүхтаагаад хаана очсон бэ гэхээр зэрэг өндөрлөг дээр очиод Бурхны өндөрлөгт гарч Бурханд магтаал өргөдөг, хүндлэл өргөдөг тэр газараасаа жоохон доошоо бууж явж байгаа энэ хэсэг байна. Нөгөө талаар энэ оргилоос жоохон доошоо буу гэдэг маань хүний амьдралд нэг тийм оргил үе гэж бас байдаг. Амжилттай үе гэж байдаг. Нэр алдагт гарсан үе гэж байдаг. Амжилтанд хүрсэн, ямар нэгэн тийм төвшөнд хүрсэн хүн болгон алга ташдаг, хүн болгон нөмөр нөөлөгтөнд байхыг хүсдэг, хүн болгон түүнийг хүсэмжилдэг. Яг тийм цаг үеэс хүмүүсийн амьдралд бас байдаг. Энэ оргилоос жоохон доош буу гэдэг маань Давид яг тийм өндөрлөг хэмжээнээс унсан гэсэн үг. Энэ үед болж байгаа нөхцөл байдал дотор Давидын өөрийнх нь зүрх сэтгэлийн хандлага ямар байв? Дараад нь Давидыг тойрон хүрээлж байгаа хүмүүсийн хандлага ямар байсан бэ гэдгийг бид нар эндээс хараад эдгээрээс бид нар хэнийхэн зүрх сэтгэлийг бид дуурайх вэ? Бид нар өөрсдөө зүрх сэтгэлийг бид ямар төвшөнд, ямар хандлага дээр барих вэ гэдгийг бид эндээс сурах ёстой юм аа. Амен. За энэ дотор нэг хэд хэдэн хүмүүс гарч ирж байгаа. За Зиба гэд зарцсан түүнтэй таарлцсан байна те. Давидын зарц. Зиба Давид хаантай хэрхэн таарлцсан бэ? Зибагийн хандлага ямар байсан? Хос илжигтэй, зуны сайхан жимстэй, тэ? Усан үзмийн дарстай хаана ингээ угтаад ингээд яг тийм ядарсан үед нь ингээ тус болохоор хамт явхаар илжигнүүдийг нь хүмүүс унж олноо. Зуны сайхан жимсүүдийг нь зарцуучууд нь идгээ тэ. Цөд ингээ ядарч цангах юм бол энэ дарс нь хүч тийхэ болгээ хаантан минь би ингээ таныг дагахаар ирлээ гэж. Энэ үнэхээр сайхан сэтгэл яг энэ үед яг ийм унсан үед зүхтааж байгаа үед цөхөрж байгаа үед ийм ухтан авалт ийм шийдвэр болвол үнэхээр баярлуулдаг. Тэгэхдээ Давид хаан нэг зүйл асуусан тий. Юу асуулаа? Чиний эзэн Мефибошет хааж чиваа гэж асууж. За би хэдэн 7 хоног Мефибошетийн талаар хуваалцчихсан тийм үү? Өгсөн нохоо мэт байсан, мартагдсан, гээгдсэн Саулын гэр Йонатны хүү, Саулын хааны ачгүй Йонатны хүү Мефибошет хүлгүү, суунг, хөслийн бэрхшээлтэй тэ ийм нэг ингээд бүр тийм гээгдсэн тэр нэгэн Давид хаан олж аваад Йонатны хайрын нэрлийн төлөө түүнд хайрын нэрлээ үзүүлээд хааны хүүгүүдтэй хамт хоол идэх Зеба гэдэг зарцыг нь хүүхдүүдтэй тэ зарц нартай түүнд үйлчил Саулын гэрийн бүх газар тариал бүх өмч хөрөнгийг Мефибошетэд өгөөд за энэ зүйлүүд ингээд болоод
Тэгээ Мефибошет үнэхээр ивэл инэрд хайрыг хүртсэн ийм залуу байхгүй юу? Тэгтэл Йонатан тэр Мефибошетийн талаар Зиба юу ярьж байна? Тэр яагаад үлдсэн гэж байна? Иерусалимд үлдсэн гэж байна. Яагаад үлдсэн гэж байна? Өнөөдөр Израилийн гэрд одоо миний хаанчлалыг одоо эргүүлж өгнө гэж тэ. Эцгийн минь хаанчлалыг одоо эргүүлж өгнө гэж тэр үлдсэн гэж. Хинч биш хэсэн нэгэн хүү шүү дээ тэ. Гэтэл энэ цагийн ороо босгоо байдлыг өөрийнхөө төлөө ашигладаг. Ингээд энэ нь ингээд одоо надад ингээд сайнаар ирчихгээсэй гэдээ өөрийгөө боддог амин хуваа хичээгээд ингээд үлдчихэж байгаа. Тэгээ Давид хаанаас би нэг ингээд зүйл сурж байгаа байхгүй юу? Хүн л юм да. Тэгээд нэг юм хүнд хэцүү үед нь бас нөгөө нэг тус болж нөгөө хүн ингээд зарцтайгаа хамт ингээд илжгээ бариад зуны жимсээ бариад ингээд зогсчихсан бол да тий. Ингээд дотоо санагдчихж байгаа байхгүй. Хичнээн тэр Зибагийн сэтгэл сайхан тэр авчирч өгсөн юмнууд нь сайхан ингээд зогтоож явахт нь хэрэг болох байсан ч гэсэн Мефибошетийг сургалж байгаа нь ингээд яг нэг үед нэг хүн нэг юм хүнд хэцүү үед дэм хайдаг, тусамж хайдаг. Тэгээд тэр бүр хинээс ингээд хэнийг ингээд хамт байгаасаа гэж хүсэж байгаа гэсэн Мефибошетийг суун хөлгүй хинч нэмэр болж чадахгүй л дээ. Гэхдээ тэр нэг нь ингээд хажууд нь ингээд Зебатагаа зарцтайгаа хамт зогсчихсон бол хаантан минь энэ хүнд хэцүүд би таны хамт явна гэж хэлээд зогсчихсон бол бас гоё байхайсан баг те. Гэтэл энэ Мефибошет гэдэг хөө энэ цаг үеийг ингээд өөртөө ашиглах тийм одоо нөгөө талаа нь хоншгүй зан гаргаж байгаа те. Ингээ үлдчихэж байгаа. Тэгээд хаан Мефибошетийн зарц Зебад юу хэлж байна гэхээр зэрэг Мефибошетийн бүх хэд хөрөнгө чам дээр одчих байна гэж. Чинийх болно гэж. Тэгээд бид нар өгдөг бас авдаг гэдээ дуулах дуртай тий. Тэгээд эзэн өгдөг тэгээд бас авдаг, цагаад авдаг. Тэгээд ямар үед авдаг вэ? Бид нар маш судлах хэрэгтэй. Дараа нь яг энэ үед нэг онцгой бас нэг зүйл болсон. Давид хараагдчихж байгаа тий. Тэгэд энэ Шимэй гэдэг энэ хүн болохоор зэрэг Давидэд үс сансан Саулын гэрийн ургийн удмын хүн байгаа. Тэгээ Саул Давид хоёрын хоорондын харилцаа ямар байсан? Саул Давидыг алах гэж ямар их хөөцөлдсөнийг бүгдөө мэдж байгаа тий. Тэгээ Саулын тэр үхэл, Саулын тэр хаанчлал дууссан нь Давидаас болсон гэж энэ Шимэй одоо бодцсон байна тий. Ингээд дүгнсэн байна. Гэхдээ яг хэнээс боллоо? Саулаас өөрөөс нь болсон шүү дээ тий. Тэр үнэхээр эзнийг тэрсэлсэн тий. Тэр үнэхээр өөрөө бардамсан. Тэгээд эзэн түүнийг хаан болгосонтой харамссан. Тэгээд түүнээс бүх тослогоогоо, бүх оршуугаа эзэн түүнээс авсан баг. Тэгээд Саулын одоо гэрт болсон, Саулын гэрт болсон тэр сүрэл нь уналт нь энэ Давидаас болсон гэдгийг харин бид нар Библийг уншихдаа Давид харин Саулын ерөөжсэн, Саулыг алахыг хүсээгүй те. Харин түүнд үйлчилж исэн, түүний төлөө байсан ийм байгаа. Гэтэл энэ Шимэй гэдэг хүн ингээд ийм одоо үс сандсан, зууцсан. Тэгээд яг одоо ингээд Давид хааныг шадар цэргүүдтэйгээ жанжидтайгаа бүх хүчит эрсүүдтэйгээ ард түмэнтэйгээ дайжж явахт нь ам зулбаж явахт нь одоо унсан дээр нь унгааж дэвслэнэ гэж нэг үг байдаг те. Ингээ бүр дэвсэлж байгаа хохнээ чи яг ийм юм үзэх хүн байсан. Чи Саулын гэрийг цустаа хутгасан цус урсагчгүй чи бол ийм хүн гэж ингэж хэлж байгаа. Хүнд хэцүү үед түшэд ирэх хүн байхад амиа одоо эндээс ашиг олох гээд үлддэг хүн бас байх нь. Энэ дээр нь бас ингээд унгаадаг, дэвсэлдэг хүн бас байх. Бөөр те яг ингэх гээд ийсэн юм аа чи яг. Тэгээ эзэн одоо чиний хаанчлыг хүүдч нүглөө те. Одоо бах таваа хангаж байгаа ийм хандлага бас хүмүүсийн дотор ирдэг юм байна.
Одоо энэ дотор нэг зүйл болж байгаа нь Давидын хандлагаас бид нар ингээд сурах ёстой. Тэгээ Давид юу хэлж байгаа вэ гэхээр зэрэг Абишай түүний жанжин, Зерогийн хүү жанжин, Йоб жанжин, Абишай жанжин гэдэг ах トゥ хоёр жанжин одоо байсан. Тэр энэ Абишай гэдэг жанжин нь болохоор зэрэг энэ 33 баатрын одоо шилдэг баатар нахгүй Давидыг одоо хамт байсан шилдэг баатарын нэг нь тэр баатруудын номер 1 нь одоо энэ Абишай гэдэг жанжин баг. Энэ хамт цугцааж яваад эзэн хааныг маань доромжилдог энэ юу н хин юм бэ? Би очиад алчия гэж. Тэгээ энэ дотор ингээд Давид хааны хандлага, Давид хааны зүрх сэтгэл, Давид энэ болж байгаа бүх зүйлсийг тэр нөхцөл байдлуудыг тэр дээгүүр харж ирсэн. Тэр энэ зүйлүүдийг тэр мэдчихсэн. Энэ нэгээд тийм хүн хоорондын юм биш гэдгийг тэр мэдчихсэн. Эфес номон дээр Библиэр бидэнд хэлдэг те та нарын тэмцэл ингээ мах цусны эсрэг биш хүн хоорондын тийм хэрүүл тэмцэл маргаан өсөлтөн биш юм а. Энэ тэмцэл нь ингээ тийм дээгүүр агарын ноёрхож хүч харанхуй хүчнүүдээс болж байгаа тэр тэмцэл юм а. Та нар ингэж хараарай гэдгийг Есүс Ирч Паул загталтай бидэнд зааж өгсөн байгаа тийм. Тэгэхээр Давид хаан яг энэ нөхцөл байдал дотор энэ ингээд нэг юм хүн хоорондын болоод байгаа нэг тийм юмнууд биш гэдгийг Давид хаан үнэхээр сайн мэдчихэж байгаа. Тэгээд Давид яагаад сайн мэдчихсэн бэ гэхээр зэрэг Давид энэ эзний хуруу гэдгийг мэдчихсэн. Бурхны мутар түүний амьдралд орж ирсэн нөхцөл байдлыг мэдчихсэн. Яагаад гэвэл тэр маш том алдаа хийсэн. Тэр завхаарл хүчрхийлүүлсэн, тэр аллаг үлдсэн. Үүнээс нь болж орж ирэх тэр гэр бүлийн амьдралд нь орж ирэх тэр гэмэх нь үр дагаврыг тэр мэдчихсэн. Энд бурхан орцож байгаа гэдгийг тэр мэдчихсэн. Тийм учраас тэр Абишай шиг тэр хүн хоорондын тийм байдлаар харааг орх те. Эзэн түүгээр намайг хараалахыг хүссэн бол би одоо юу хэлэх вэ? Энэ эзнээс юм аа. Түүнийг одоо орхиорой гэсэн. Шимээ олон одоо энэ Йонатны хүн Мефибошет дээр бол энэ Абишай гэдэг хүмүүс бол энэ хүний төвшин дээр хараад байна. Давид хаан болохоор зэрэг энэ нөхцөл байдал нь өөрөөс өөр байдлаас болж байгаа маа гэдгийг тэр мэдчихэж байгаа. Энийг ингээ эзэнтэй хамаатуулж байгаа. Түүнээс бол Давид хаан энэ дотор яаж болох байсан те? Тэр чинь хаан шүү дээ. Бүх дайчид хүчит эсүүдтэйгээ явж шүү дээ. Тэр нэг наад захын нэг нөхөр шороогоор цацуулаад, нулимуулаад, оромжлуулаад, чулуу шидүүлээд бүх дайчин нэрстэйг бүх юмтайгаа. Энэ дотор хүний юм хөдлөл, хүний юм хөдөлж болох байхгүй юу? Ал толгойг нь аваад дээр ямар нэгэн байдлаар тушааж болох. Энэ ингээд хүний биш учраас Давид хаан энийг маш сайн ойлгож ирсэн. Тийм учраас тэр энэ дотор арай өөрөөр хандж чадсан гэсэн. Нөгөөтэйгөр бид нар ингээд тийм магтаа сайшаалаас ирдэг тэр магтаа сайшаалын тэр уран зоригийн өгсүүдийг бид нар авах зохистой юу? Бид нар нэг сайн юм хийснийхээ төлөө амжилттай юм хийснийхээ төлөө ямар нэгэн үр дүн одоо хийж чадсныхаа төлөө тэндээс ирэх тэр сайшаал, тэр дүгнэлт, тэр магтаал урмын өгүүдийг авах зохистой юу? Зохистой юу? Хүн ер нь тийм зохистой юу? Зохистой шүү дээ. Зохистой шүү дээ. Бид сайн юм хийгээд түүнийхээ төлөө магтуулах нь зохистой. Түүнийхээ төлөө шагнал урамшуул авах нь зохистой. Түүнийхээ төлөө те бэлэг авах нь зохистой. Алга таашуулах нь зохистой. Гэтэл заримдаа бид нар гим үлдчихэд гимээс ирж байгаа үр дагаврыг бид нар зохисгүй гэж боддог. Уурладаг. Улаан цам яг тэрийг нэлэхэд ингээд уурладаг. Тэгээ тэрийг ингээд би ингээд авах зохистой шүү дээ гэж боддоггүй. Би ингэж хилүүлэх зохистой шүү дээ гэж боддоггүй. Би ч хараалгуулах. Би ингээд одоо тэр муу юм хийснэхэд бол хүний амьдралд тохирол учруулсныхаа төлөө ямар нэгэн муу муухай юмыг ташныхаа төлөө ингэж хилүүлэх нь миний хувьд зохистой шүү дээ гэж бид нар боддоггүй. Уурладаг. Энэ намайг ингэж хилээд тахтаа яадгийг. Тэр намайг тэгэд дүгнээд тахтаа яадгийг. Энэ намайг ингэж хилээд тахтаа яадгийг гэж уурладаг. Харин Давид энэ хараалт нь өөртөө зохистой гэдгийг тэр өөртөө хүлээж авсан. Тэр яагаад гэвэл тэр үнэхээр гэмшсэн хүн байхгүй юу? Тэр яг энэ гэмшлийн одоо үлгэрч жишээч хүн байхгүй юу? Яг тэр гэмшсэн нэг нь эргэсэн нэг нь ямар хандлага үзүүлдгийг үзүүлж байгаа хүн Давид хаан байхгүй. Тэр энийг ингээ бүр ингээ зохистой. Энэ нь эзнээс хаан бол одоо яах вэ гэж ингэж
хүлээж авч байгаа тийм баг. Түүнээс бол ингээд Абиша шиг уурлаж болох байсан. Израилийн хаан миний эсрэг энэ ярьдаг хин юм бэ гэж хэлэх боломж байсан. Гэхдээ тэр үнэхээр даруу. Үнэхээр гэмээ ухаарсан, гэмтэйгээ мэдсэн, би чинь бас алдаатай хүн шүү дээ гэдгээ мэдсэн тийм хаан байхгүй. Гэтэл бид нар заримдаа ийм зүйлүүдээс болоод энэ зүйлүүд ирэхэд бид нар цэвэр ариун байсан юм шиг, ямар ч гэмгүй юм шиг хандлага үзүүлдэг. Ингэж би тэр тэгж хэлүүлээд тахтаа яадг ингэж боддог. Тэр намайг тэгж дүгнээд тахтаа яадг гэж боддог. Би чинь ариун цагаан амтан байхгүй юу гэж хандлага үзүүлдэг. Гэтэл яг үндэ амьдралдаа бид нар маш олон хор хөнөөл учруулсан л яждаг. Тийм учраас энийг бид нар заримдаа магтаа сайшаалыг зохистой гэж хүлээж авчихад тэгээд өөр юмыг зохистой надад ирэх ёсгүй гэж хүлээж авах юм бол бас зөв хандлага биш ахнаа. Тэгэхээр энэ дотор даруусаж, энэ дотор хүлээж авч, энэ дотор бид нар яах ёстой ухаарч гимших. Тэгээд Давид хаан энэ зүйл эзнээс энэ морхны мотор энэ дотор явж байгаа учраас тэр Шимээ гэдэг хүнийг өршөөж байгаа, өнгөрүүлж байгаа. За ингээд 2-3 булыг алгасаад ингээд унших юм бол бүр тэр Шимээ гэдэг хүнтэй босож ирээд сэргээд буцаад хааны ордонд ирэхдээ бүр тэр хүнийг бүр өршөөсөн баг. За бид нар ингээд Давид хаанаас бид нар энэ зүйлийг ингээд сурах ёстой. Бид нар ингээд гэмтээ шүү. Бид нар бас заримдаа хэлүүлэхэд зүгээр шүү. Арцалцаж байсан ч хүлээж аваарай. Нэрэ гэж хүлээж аваарай. Харахтун төрсөн хөөмн миний амийг ирж байхад энэ Биньямин хүний хувьд тэр тусмаа аргагүй юм а. Түүнийг орхи. Эзэн түүнд айлцсан тул тэр харааж л байг. Эзэн миний зовдон харж өнөөдөр түүний хараасны оронд надад сайнаар буцааж магад гэлээ. Библи бидэнд муугаар битгий хариулаарай гэж зааж өгдөг. Тэгээд яг энэ харааж байгаа хүний эсрэг яг түүнийхэн дагуу бид нар хандах юм бол бид нар тэр хүнтэйгээ яг л адилхан болно. Тэгээд энэ дотор өрөөлгөж бас байхгүй. Муухагаар хариулаад өрөөгднө гэж өрөөсөө байхгүй. Харин мууг одоо өрөөгдөн тэгээс одоо муугийн төлөө сайнаар тооцоо бодож байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ эзэн Есүс хан Давид хаан юу бодож байна вэ гэхээр зэрэг энэ хараал нь өрөөл болох. Энийг эзэн мэднэ сайнаар эргэх өдөр надад ирж магтаа. Тийм учраас одоо энэ зүйлийг орхиё гэж хэлж байгаа. Тэгээд ингээд цаашаа явсан Шимээ хажуугаар нь дагаал эдэн үе мэрэ шороогоо цацлаа ингээд явсан. Тэгээд маш их ядарсан. Давид хаан болон түүний удам ухс хааныхан шадар цэргүүдтэйгээ бүгд маш их ядарсан. Бүгдээрээ тэндээ амарсан гэж хэлсэн байна. За цаашаа дараагийн хэсэг дээр нь юу гарч ирж байгаа нөхөр зэрэг Ахитофел гэдэг хүний тухай гарч ирж байгаа. За тэгээд түүний хүн Авсаломын тухай гарч ирж байгаа. Тэгээд Хушай гэдэг зөвлөгчдийн тухай энэ дээр гарч ирж байгаа. За бүгдээр Авсаломыг эргээд саная. Авсалом болохоор зэрэг Давидын эхнэрүүдийнх нь нэг хүү. За тэгээд Тамар гэдэг охин дүүтэй байсан маш их үзэгсэнтэй хөөрхөн. Тэгээд Давидын өөр нэг эхнэрийнх нь хүү Амнон одоо түүний дүү Тамарт дурлаад тэгээд түүнээсээ бараг галзуу солио өвчин тусаад бараг хэвтэрд орох шахаад. За тэгээд Тамарыг ингэж арга зал хэрэгжилж ордондоо авчирч өрөөндөө очиж хоол цай хийж өгч үйлчлүүлж агаад хүчирхийлдэг. За үүнээс болж Авсаломын дотор маш их гомдол, цөхрөл, уур хилэн одоо болсон тийм хүү байхгүй. Тэгээд энэ дотор аавынх нь оролцоо, Давид хааны оролцоо ямар байсан бэ гэхээр зэрэг маш их ууралсан, маш их харамссан. Тэгээд Давид ямар ч өөр алхам хийгээгүй. Бүгдөө дайчмын чуулган дээр байсан төгөлдөр пастрын номлолыг одоо санаж байгаа Тэнд эцгүүдийн зүрхийг хүүхдүүдийн зүрхийг эцгүүд рүү нэргүүлнэ гэж. Тэгээ өсвөр үе залуучуудын тулд эцгүүд санаа тавьж гэнэ үү, ярилцж гэнэ үү, зүрхийг нь сонсож гэнэ үү, халамжилж гэнэ үү, хүүхдүүдтэйгээ харилцаа холбоо ямар байна гэдэг тал дээр дүгнэлт хийжсэн.
өсвөрчүүдийн төлөө санаа тавья гэдэг ийм чиглэл дотор явж ирсэн. За энд Давид хаан бол бас нэг алдаа хийсэн нь сэтгэл хөдлөл нь унсан, маш их харамссан, маш их ууралсан. Гэхдээ сахилгачуулалт байгаагүй. Хүүхдүүдтэйгээ нүүр тулан уулзаагүй. Тэгээд энэ хорсол гомдол нь Абсаломын дотор хэдэн жил явсан бэ гэхээр зэрэг 2 жил явсан. 2 жил яваад 2 жилийн дараа Амноныг алдаг. Би түүнийг алахгүй бол хинүүхүү болох л доо гэж. Тэгээд Амноныг алснаас хойш алцгаад 3 жил Абсалом зүхтаадаг. Зүхтаагаад 3 жил өвөөгийнхөө гэрт амьдардаг. За ингээд хэдэн жил лөө? 5 жил. 5 жилийн дараа Давид жоохон тайвширсан, сэтгэл нь жоохон уужурсан, хүүгээ санагалдсан гэж яддаг. Тэгээд Йобыг явуулаад хүүгээ буцааж авчруулдаг. Авчруулаад хааны ордонд оруулахгүйгээр хүүтэйгээ Абсалом Давид хаан хүүтэйгээ уулздаггүй тийм үү? Хэдэн жил болдог вэ? 2 жил болдог. 2 жил болдог. Ингээд 7 жил өнгөрч. За тэгээд нэг төр зүрийн нэг уулзалт болоод ямарсан ингээд нэг хаан хүүтэйгээ уулзаад нэг тэврээд үнсэн нэг тохиолдол байдаг. Гэхдээ энэ нь тэм чанартай ч уулзалт байгаагүй нэг тэм нэг юм одоо яах вэ одоо хийх одоо аавгүй хоёр юм даа гэсэн нэг тийм юм болсон юм шиг байгаа. За тэгээд түүнээс хойш 4 жилийн дараа 4 жилийн дотор Абсалом юу хийдэг вэ гэхээр зэрэг Абсалом хааны ордны үүдэн дээр зогсоод хаанд хэрэгээ шийдвүлэхээр хэрэг зоргоо шийдвүлэхээр асуудлаа барьж ирж байгаа хүмүүстэй уулздаг. Тэгээд тэр Абсалом тэр хүмүүст юу гэж хэлдэг вэ гэхээр зэрэг ийшээ ороод хэрэггүй, чиний хэргийг хинч тоохгүй, авч хэлэлцэхгүй. Чиний наадах чи ингэж бодож ингэж шийдвэр гаргадаг хүн энэ дотор байхгүй. Чи надтай ярилцчих гэж. Ингээд Абсалом 4 жилийн туршид арт түмнийг өөрлөгөө татсан бит. Абсаломын дотор юу болж гэнэ үү? Хорсол, аавда гомдсон хорсол, гомдол, зөвхрүүлтэй ямар нэг юм ингээд дотор ингээд явсаар байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам аливаа юмс ургамал үргэлжил хатуурдаг. Цаг хугацаа юу ч эдгээдэггүй. Цаг хугацаа улмал хатуурдаг. Цаг хугацаа улмал мөхөл рүү авчирдаг. Тэгээд Абсалом ингээд энэ 11 жилийн түүх Абсаломын түүх дотор ингээд явж байгаа. 11 жилийн дараа Абсалом яасан бэхээр зэрэг аавынхаа өдөөс одоо тэрсэлж байгаа. Би энэ улс үндэстний хаанад байх зохистой хүн гэж өөрийгөө өргөмжилж байгаа. Ингэж хааны ордон руу Иерусалим руу ард түмнийг өөртөө хүмүүсийг татсан. Энэ дотроос нэг татсан хүн нь энэ Ахитофел гэдэг хүн. Энэ хүн болохоор зэрэг Давид хааны мэрэгэн зөвлөгчдийн нэг нь байсан. Энэ хүн бол үнэхээр мэрэгэн хүн шүү. Үнэхээр зөвлөгч хүн шүү. Энэ үнэхээр Давид хаанд үнэхээр хэрэг болох байж тийм хүн байсан. Нөгөө нэг зөвлөгч нь Хушай гэдэг зөвлөгч. Ийм хоёр мундаг зөвлөгчтэй байсан хааны ордонд. Тэгээ нэг зөвлөгч нь энэ Ахитофел гэдэг энэ зөвлөгч нь Абсаломд уруу татагдсан. Ийм зөвлөгч баг. Тэгээ тэр ингээд Абсаломд ямар айхтар зөвлөгөө өгч байна гэж. Бүх Израилийг чи аавхаа эсрэг болгох ёстой. Бүх Израилийн гар Давид хааны эсрэг болох ёстой. Чи үүний тулд чи нэг зүйл хийх ёстой. Чи эцгийнхээ татвар эмстэй олны нүдэн дээр чи унтрах ёстой гэж. Энэ зэгшүүрт зүйлийг харсан Израилийн ард түмэн Давидын эсрэг хатуурхнаа. Ягаад гэвэл бүгд Давидын гмийг мэдчихсэн. Давид ямар муухай алдаа хийснийг мэдсэн. Тэгээд тэр алдаан дээр нь тэр хорсол дээр нь хорсол бусдуулахыг энэ Ахитофел зөвлөж байгаа. Айхтар зөвлөгөө. Тэгээд энэ зөвлөгөө нь Хушайд, энэ зөвлөгөө нь Давидэд, энэ зөвлөгөө нь Абсаломд яг Бурханаас ирсэн зөвлөгөө мэт адил санагдсан гэж ингэж хэлсэн байна. Тэгээ хааны ордны дээвэр дээр майхан бариад тэгээ татвар юмстай нунтж байгаа. Олны нүдэн дээр. Тэгээ Бурхан 1-р Самуэль 12 дугаар бүлэг дээр чи энийг далд хийсэн бол чиний гэмнүглийг би олны нүдэн дээр ил болгоно гэж Давидэд хэлсэн. Тэгээд энийг Давид бас зөвхөндөө мэдчихсэн. Тэгээд энэ зөвлөгөө нь бас яг Бурханы зөвлөгөөтэй яг адил тооцогдсон юм байна. Тэгэхээр энэ Ахитофел гэдэг хүн бол үнэхээр мэрэгэн зөвлөгч хүн байсан. Гэхдээ Абсаломд уруу татагдсан.
ийм хүн баг. За энэ Хушай гэдэг хүн өмнөх бүлгүүд дээр гарч байгаа. Энэ хүн бол хаандаа үнэнч бүр хаантайгаа явмаар хааны тэр бурхны өндөрлөг дээр тэр магтаалын өндөрлөг дээр байж хат нь ингээд таар өмсцэн зөөр одоо өмс цацсан те энэ болж байгаа бүх нөхцөлд ингээд гашуудсан ингээд уйлдсан ингээд ирж байгаа байхгүй юу. Тэгээ би хаанаага дагаж явна гэж. Тэгээ Давид хаан энэ Хушайд юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг үгүй ээ. Ахитофелийн зөвлөгөөг унгах нэг хүн баг тэр нь чи юм аа. Чи надтай явсан надад тэр болно надад ашиггүй. Чи хааны ордонд үлдсэн дээр гэд. Тэгээд энэ Хушайд Авсалом уулзсангуудаа чи чинь манай хаавд үнэн зүцгдэг итгэмжид нэгэн нэстэ чи яагаад яваагүй юм бэ гэж. Тэгээд одоо би аавд нь үлдсэн бол хүүд нь үлдсэн надад зохистой юм аа би ингээд үлдсэн юм аа гэж хэлж байгаа. Гэхдээ маш том даалгавартаагаар үлдсэн. Тэгээд тэр Задок болон тэр тахилч нар Абиатар гэдэг тахилч нар Давид хааныг дагаад бурхны авдрыг үүрээд зүхтаахыг хүссэн. Тэгээд Давид үгүй Задок те одоо Абиатар тэрүүн тахилч нар минь та нар одоо өргөндөө Иерусалимд бурхны гэрээний авдрыг буцааж аваач тавь. Та нар тэнд байснараа надад хэрэг болно. Та нар хүүхдүүдээ миний араас надад цусуулахаар үг дайж явуулаарай гэж. Арт талдаа бас ингэж мэрэгэн зөвлөгчтэй өөртөө туслахууд гэдэг ингэж явсан Давид хаан баг. Тэгээд өмнөх бүлгүүд дээр нь Давид хаан ингэж залбирч ирсэн Ахитофелийн талаар Ахитофел гэдэг энэ мэрэгэн зөвлөгч нь Авсалом хүүтэн өгсөн говьцныг мэдээд тэгээ бурханд хандан залбирч байгаа. Бурхан минь та Ахитофелийн зөвлөгөөг одоо унгаж өгөөрэй. Хүчгүй болгож өгөөрэй гэж ингэж залбирч байгаа. Хүмүүсийн амьдралд зөвлөгч нар маш хэрэгтэй. Олон зөвлөгчтэй хүн ялгалтанд хүрдэг, амжилтанд хүрдэг гэж үг бас байгаа те. Тэгээд Давид хааныг амжилттай байх үед дайн тулаанд ялж яхад хаан тусаа захирч захт энэ олон зөвлөгч нар маш их хэрэг олж исэн байгаа. Ийм байна. Тэгээд бидний амьдралд бас яг ийм бурханлаг зөвлөгч нар маш хэрэгтэй. Өгсөн хуйлддаг биш те. Муугийн төлөө ингээд муу арга зам зааж өгдөг биш. Яг бурхнаас юм байдаг. Бурханлаг тэр зарчмуудын дагуу бид нар явхад маань чиглүүлж өгдөг. Ийм одоо зөвлөгчдийг бидний амьдралдаа байлгах нь маш чухал. Тийм учраас бид нар энэ зүйлийг бас хөрсмжлөх нь бас чухлаа. За ингээд энэ 16 дугаар бүлгийн энүүхэн хэсэг өмнөх бүлгүүдтэйгээж маш чухал холбоотой, хойд бүлгүүдтэйгээ бүр хам сэдвтэйгээж маш их юм яг тэр бүлгийг уншаад бид нар Хушайг ойлгохгүй, Ахитофелийг ойлгохгүй, Авсаломыг ойлгохгүй бид бүхэлд нь энэ номыг уншиж ээж кинон дундаар орж ирээд нэг киног сонгож үзээд одоо ингээд киноны нэг ангийг үзээд хэр баргийг ойлгохгүй шүү дээ тий. Яг үүнтэй адилхан бид нар бас энэ бүлгүүдийг маш ингэж өдөрийг нь хамтлагч уншсанараа яг энд гарч байгаа нэр бүхий хүмүүс ямар утга учиртай юм бэ гэдгийг бид нар эндээс олж авч байгаа юм баг. За энэ түүхээс бид нар юу сурсан? За би маш олон гаргалгаануудыг сурч болох зүйлсүүдийг ярьсан. За ариун сүнс бас яг одоо та нар дотор бас яг илчилж байгаа бас одоо ярьж байгаа. Миний ярьж байгаагаас давуулан одоо ариун сүнс бас илчилж байгаа. Би бас үүнд итгэдэг. Би энд ингээд номлогчийг сонсох юм бол би энэ суул дээрээс би дандаа давуулан бяцлагдаг, ойлгодог. Яг ариун сүнс яг хамт байдаг. Яг ингэж хэлж байна. Дандаа номлогчийн гаргаж ирээгүй санааг ариун сүнс бас хэлж чаддаг. Ийм агуу багш ахгүй ариун сүнс. Тийм учраас ариун сүнс та нарт яг ингээд илчилсэн байна. За эндээс бид нар Давидаас юу сурж байгаа хэрэг яг ийм онсон үед, хүнд хэцүү үед түүний найдвар нь, түүний хандлага нь ямар чухал байгаа. Тэр яг энэ тийм хүний дагуух гим хийгээд хүний дагуух алдаан дотор орсон. Гэтэ итгэл найдвар нь бурхан дээр л байсан. Ингээ бүх юм дууссан. Одоо ингээ болцсон доо. За угаасаа би ийм байгаа гэж цөхөрсөнгүй тийм үү. Тэр түүний тэр өмнө зүхтааж, Саул ханаас зүхтааж явсан тэр бүх амьдралын бүх сургамжууд дотор тэр маш их гарсан эзнийг таньж мэдсэн хүн баг. Тэр бурханы хурууг, бурханы хөдөлгөөнийг, бурханы санааг, бурханы тэр бүх зүйлийг тэр таньж мэдсэн хүн баг. Тийм учраас бидний амьдралд болж байгаа бүх зүйлийг бид нар
Бурхантай хамаатуулдаггүй, өөртөөгөө хамаатуулдаггүй, хүнтэй хамаатуулдаггүй, улс оронтой хамаатуулдаггүй, ямар юмтай хамаатуулж гин үү? Бид нар Бурхантай хамаатуулж сурах ёстой. Яагаад гэвэл бүх зүйлийг Бурхан мэдж байгаа, харж байгаа. Түүний хараанаас гадуур, түүний хяналтаас гадуур зүйл гэж нэгч байхгүй юм аа. Бурхангүйгээр үйлчлэхдээ Бурхан энийг анзаарахгүй өнгөрчлөө гэдэг зүйл байхгүй гэсэн үг. Амен. Тэгтэл Абишай энийг эсвэл тэр Шимей тэр Саулын уналтыг тэр хүнтэй холбож байна. Хүмүүстэй холбож байна. Харин бид нар Бурханд итгэж найдаж, Бурханд хамаатуулж, Бурханаас хүлээж авч сурах ёстой гэсэн үг. Тэгээд эцэг нь хүүгээ сахилгажуулдаггүй бол түүний хувьд хүүн түүний хувьд ботч олно гэж. Тэр хүү өсөж уруудж байгаа, унж байгаа, альдуу ааш гаргаж байгаа нь огт хамаагүй гэсэн тийм санааг илэрхийлж байна. Харин бидний хувьд Бурхан бол бидний хувьд бидний эцэг бурхан юм аа. Тэр Давидэд маш их хамааралтай байсан. Давид бас түүнтэй маш их хамааралтай байсан гэсэн үг. Давид ингэж унаж босч байгаа нь ой надад хамаагүй гэж хэлээгүй гэсэн үг. Харин түүний төлөө зүрх сэтгэлтэй байсан гэсэн. Өнгөрсөн 7 хоногт эзнийхээ өхлийн тухай, дахин амлалтын тухай бид нар санагалзаж, баярлаж, хамт сайхан цагуудыг өнгөрүүлсэн тий. Тэгээд тэн дотор Иерусалимийн ард иргэдийн нэг тийм хандлагыг бид нар тооцож үзсэн байгаа тий. Найзуур одоо модны мөчөр дэвсээд, хувцаа дэвсээд, Хосана хаан гэж хүлээж авч байсан тэр хүмүүс хэд хоногийн дараа цовдол гэж хашгирч байсан гэж тий. Тэгээд заримдаа бид нар ингээд нэг юм одоо Мефибошит шиг тий эсвэл ингээд Ахитофел шиг эсвэл хин шиг ямар нэгэн байдлаар яг амжилттай үед нэг хамт байж өөр шимийг хүртчихэд унах үед нь тий одоо дэвсэлдэг, орхидог, энэ данс өөрийгөө аваад үлддэг тэр хандлага бол үнэхээр зохисгүй хуншгүй тийм одоо эзэн таалагдахгүй зан чанар юм аа. Тэ нөгөө талаар ингээд ундсан байхад нь дэвсэлдэг бөөрстө болж хохин чи яг гороо амсаж байгаа ингэж хэлдэг шиг тийм юм бас тэр шимээ шиг бас байж болохгүй гэсэн. Бид тэр хүмүүсийн тэр дүрд орж ерөөсө болохгүй. Тэр бол муу дүрүүд. Харин бид нар Давид хааны тэр дүр дотор бид нар зүрх сэтгэлээ шалгаж тэнд бид нар зүрх сэтгэлээ тавих ёстой. Дуулал номонд бичигч нь юу хэлсэн бэхээр зэрэг эзэн миний дотор ямар нэгэн хөнөөлт зүйл байгаа эсэхийг та мэдэж та илчилж та гаргаж өгч та намайг цэвэрлээч гэж залбирч. Бид нар заримдаа өөрийгөө таньдаггүй ямар хүн бэ ч гэдэг мэддэггүй. Өөрийгөө сайн хүн гэж бас заримдаа боддог. Эсвэл өөрийгөө хит муу хүн гэж боддог байж магадгүй. Гэхдээ таныг сайн муу гэдэг тэр тодорхойлт нь танаас ч биш, таны хажууд байгаа хүнээс ч биш. Энэ үгнээс ирэх болно. Энэ үгнээс ирэх болно. Мэн? Энэ үг нь өөр одоо хүний зүрхийг дэнсэлдэг дэнслүүр байхгүй. Намайг хүн дэнслэхгүй. Харин намайг Бурхны үг дэнсэлнэ. Амен. Энэ дээр бид нар ингэж маш чухалчж бас бодож сурах нь маш чухал байгаа гэдэг эндээс хэлмээр байна. Муухай дөрүүд бас эерэг дөрүүдийн дотор яваа. Гэтэ Давид хааны дотор маш өөрийгөө маш их сайн мэдчихсэн. Яагаад энэ зүйл болж байгааг маш сайн мэдчихсэн. Заримдаа бид нарт яагаад ингэж юм болж байгааг мэдэхгүй үе бас байдаг те. Яагаад надад тийм өсөн зурм тохиолдож байгаа юм бол? Яагаад ингэ миний ажил бүтэхгүй байгаа юм бол? Яагаад ингэ өнөөдөр юм сонирн болчихоо гэх ийм нуудаас байдаг те. Тэгээд Давид хаанаас маш их олон зүйл сурах хэрэгтэй байгаа. Нэгдүгээр аль Самуэль намын аль бүлэг дээр үлээ 3 жил нөгөө Израильд өсвөлэн болоод те бороо орохгүй одоо ингээд ган гарч хөнд хэцүү үеүүдэд Давид хаан эзний одоо үгийг эрэлхийлсэн байдаг. Яагаад манай улс үндэстэн ийм гай зовлонд унчваа гэж. Гэтэл бүр Йошуагийн үед болсон Гибончуудтай холбоотой нэгэн зохисгүй цус урсгалтаас болоод хэдэн жилийн дараа одоо тэр ган гарч тэнд болж байгаа гэдгийг илэрхийлсэн байдаг. Тэгэхээр зэрэг бид нар эндээс маш их юм сурах ёстой. Бүх юм учир шалтгаантай. Бүх юм яагаад ингэ болж байгааг бид нар эзэн мэдж байгаа гэдэгт итгэх ёстой. Тэгэх юм бол энэ дотор юу үлдэх вэ гэхээр зэрэг найдвар үлддэг байхгүй юу? Найдвар үлддэг байхгүй юу? Найдвар үлддэг байхгүй юу? Хүн найдваргүй үлдэж өрөөсөө болохгүй.
янз бүрийн нөхцөл байдал, янз бүрийн зовлон дотор хүн найдваргүй үлдэж өрөөсөө болохгүй. Яагаад гэвэл бид нар эзнээ мэдж байгаа хүмүүс, эзнийхээ хөдөлгөөнийг анзаарч байгаа хүмүүс, эзнийхээ ажлыг анзаарч байгаа хүмүүс найдвартай үлддэг байхгүй. Амен. Тийм учраас энэ дээр бүгдээрээ хамтдаа зогсъё, та нар ингээ найдвартай байгаарай. Эзнээ таньж мэдээрэй. Түүний хөдөлгөөнийг, түүний хийж байгаа тэр бүх зүйлсүүдийг анзаардаг байгаарай. Энэ Бурхны үгэн дээр Библиэлд бичээстэй байдаг юм аа. Амен. Тэгэд өөрсдөө зүрх сэтгэлийг шалгаарай. Би сайн байж байгаад хүнд хэцүү үе болоход тохиолдож байгаа зан аранчтай хүмүүстээр би яаж хандах вэ гэдгээ сурах. Нөгөөдөгөр миний хүндэлдэг, дээдэлдэг хүн миний нүдэн дээр унах үед би бас яаж хандах вэ гэдгээ сурах. Энэ маш чухал ойлголт шүү. За. Тэгээ бурханлаг мөн чанараар, сүнслэг мөн чанараар үнэхээр өрөөж байна. Йовын нөгөө нэг зовлон дунсан байх үед нь ирсэн найзууд нь хүнд хэцүү байгаа үед нь ирсэн ч гэсэн тэр нэг зүйлийг буруу ойлгосон байсан тий. Чи ийм ботсон байгаа чинь чи л асуудалтай нөхөрсөжтэй яваа тий. Чи тэр нэг муухай гим хийжтэй чи тэр гимээ илчилчээж гээд ном хэлцээд байгаа байхгүй юу? Гэтэл яв тэн дотор болохоор зэрэг үгүй эзэн надад өгсөн бас цаагаад авлаа. Энэ эзнээс юм аа би үнэхээр мэдхгүй байна гэж ингэж ном хэлцдэг. Ийм зүйл аа. Тэгээ бид нар ингээ заримдаа бас бүх юм гэмээс болдог гэдэгтээс бүр ингээд туйлын одоо яах вэ? Ингээд туйширч болохгүй гэсэн үг. Бид нар нэг туйшрах ёстой юм бүх зүйл эзнээс юм аа л гэдэгтэр. Хэн нэгэн сохор байгааг харцгаа тий энийх нь өвөө эмээ өвөг дээдсэн эсвэл өөрийнх нэг юм нүглэл түүнийг ийм байдал хүргэжтэй гэж хүмүүс дүгнсэн бол Есүс үгүй энэ ийм байгаа нь Бурхны алдрыг харуулахын тулд юм аа гэж хэлсэн байдаг. Тийм учраас бид нар энэ дотор маш олон зүйлсүүдийг ингээд мэрэгэн ухаантай маш бурханлаг сэтгэлээр харж дүгнэхийн тулд бид нар бурханлаг ахаас өөр арга байхгүй, Бурхны үг уншихаас өөр арга байхгүй, Бурхантай харилцаатай байхаас өөр арга байхгүй. Тэгэх юм бол бид нар Абишай шиг уурлна, тэгэх юм бол бид Шимей шиг хараана, тэгэх юм бол бид нар Мефибос шиг бие бодно, оторлон тэ. Тэгэх юм бол бид нар ингээд ашигтайгаар одоо Авсалом шиг уур хилэнгээ өс хонзонгоор одоо гүйцэтгүүлэхийг хүсдэг ийм одоо эрээс хэрэг болно гэсэн үг. Эдгээрийн аль нь ч бид нар байхыг хүсмээргүй байна. Амен.